Сайн уу манайхаа. За шинэ бичлэгтээ тавтай морил. За та нартаа Wizardly-ийн бичлэгээр уулзааг утсан байна. Өнөөдөр би та бүхэнд Wizardly-ийн хэрхэн амжилтанд хүрэх вэ гэдэг бичлэгийг хуваалцъя. Ерөнхийдөө бол Wizardly өөрийнх нь баримтлагдаг амжилтанд хүрсэн өөрийнх нь нууц гэсэн үг. Тэгээ Wizardly-ийн хувьд гэх юм бол одоо үнэхээр амжилттай байгаа бөгөөд амьдралынхаа бүх тал дээр гайхалтай амжилтуудыг бүтээж байгаа. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ Wizardly-ийн амжилтын нууцаас суралцгаая. Таны хувьд амжилт гэж юу вэ? Ихэнх хүмүүс амжилтыг юу гэж боддог вэ гэхээр маш их эд баялагийг бүтээгээд санхүүгийн эрх чөлөөнд хүрээд баян тансаг амьдрахыг амжилттай амьдрна гэж боддог. Мэдээж эдгээр зүйл ч гэсэн амжилтын нэг хэсэг. Гэхдээ энэ нь жинхэнэ амжилт биш. Хүн жинхэнэ амжилтанд хүрнэ гэж юу гэсэн үг вэ гэхээр бид нар хүн төрлөختөн болж энэ хорвоо ертөнд төрснийхөө хувьд өөрийнхөө энэ сүнсний зорилгыг биелүүлэх нь жинхэнэ амжилтанд хүрнэ гэсэн үг. Хэрвээ та нар ер нь хараад ах юм бол амжилтанд хүрсэн хүн хүрээгүй хүн хоёрын ялгааг нь харах юм бол юу байдаг вэ гэхээр амжилтанд хүрсэн хүмүүс нь зүгээр л өөртөө итгэсэн хүн байдаг. Өөрийнхөө чадварт итгэсэн хүмүүс өөрийнхөө мөрөөдлийг бий болгож чадна гэдэгтээ итгэсэн хүмүүс байдаг. Угаасаа хүн болгоны хувьд ямар нэгэн хийхийг хүсэж байгаа зүйл хүсэл мөрөөдөл байдаг. Тэгээ бид нэр үүнийгээ бий болгох үйл явцдаа зөндөө бүтлгүүтэлтэй учирдаг. Зөндөө олон хүмүүс биднийг бас чи чадахгүй штэ, ингэхгүй штэ, тэр чинь боломжгүй штэ гэсэн зөндөө олон дуу чимээ биднэрт ирдэг. Гэхдээ амжилтанд хүрсэн хүмүүсийн ялгаа нь юу байдаг вэ гэхээр зөндөө олон энэ дуу чимээг сонссон ч гэсэн яаж ч бүтлгүүтсэн гэсэн хизээч өөртөө бууж өөртөө итгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө цуцшгүйгээр тэмцсэн хүмүүс л амжилтанд хүрдэг. Та ерөөсөө тэгэж амьдралын аясаар явдаг хүн байж болохгүй, эсэргээрээ амьдралын төлөө тэмцдэг хүн байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр яг л зүгээр амьдралын аясаар явдаг. Нэг төрлийн ажиллаа хийгээл амьдрал хэцүү байх юм бол амьдрал хэцүү байна гэж гомдлоо. Лангаа аваад урдаасаа хойгуураа нөхөд гэдэг үлээ ямар үг гэдэг үлээ. Хэрвээ та яг ингэж амьдралын аясаар амьдраад хин нэгний доор ажиллаад хин нэгэнд ажиллаж өгөөд өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадахгүй байх юм бол та хизээч амжилтанд хүрч чадахгүй. Та магадгүй өөрийнхөө дургүй ажлыг хийж ээж болно. Гэхдээ та түүнийхээ хажуугаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж гин үү? Эсвэл та төлөвлөгөөтэй байна уу? Би энэ ажиллаад хэсэг мөнгө хураасныхаа дараа өөрийнхөө ийм зүйлийг бүтээн, ийм бизнесээ эхлүүлэн, тэр хүн туслана, ингэн тэгнэ гэсэн хажуугаар нь та төлөвлөгөөтэй байна уу? Ерөөсөө иймэрхүү төлөвлөгөөгүйтэй би зүгээр л ингээ үхтлээ ажиллаад, насаараа ажиллаад нэг гайгүй цалин аваад тэрийгэ хураасаар байгаа байртай машинтай болоод үхнэ гэж бодож явах юм бол энэ нь яг үннийг хэлэхэд үнэхээр өрөвдөлттэй амьдрал. Заавал өөрийнхөө юу хүсэж байгаа, энэ амьдрал дээр юу хиймээр байгаа, юу бий болгомоор байгаа түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Хүн төрлөختөн байгаа зү энэ хорвоо ертөнцийн ямар нэгэн зүйлийг бий болгохоор бүтээхээр ирсэн. Мэдээж хүн болгоных өөр зарим хүмүүс гайхалтай хөгжим, гайхалтай ном, гайхалтай YouTube видео гэдэг бүх хүмүүсийн сүнснийхэн зорилго нь өөр. Гэхдээ бид нар ямар нэгэн зүйлийг амьдрал дээр заавал бий болгох хэрэгтэй байдаг. Энэ нь бидний сүнсний дуудлага гэх юм уу? Яг энэ хорвоо ертөнцийн танд хүсэл мөрөөдөл тархинд чинь орж ирээд би яг ийм зүйл хиймээр энэнгээрээ хүмүүст хүрмээр тэгвэл гойдоо, ингүүл гойдоо гэд тэр хүсэл мөрөөдөл толгоон дотор чинь орж ирсэн л бол энэ нь магадгүй таны сүнсний дуудлага гэсэн үг. Би ингээд сүнсний дуудлага ямар нэгэн зүйлийг бүтээх гэхээр танд маш том сонсогдож байж магадгүй. Гэхдээ хүн болгоны хүсэл зорилготой бүтээх ёстой зүйл нь ийм том байх албагүй. Хүн болгон өнөөдөр Стив Джобс шиг ямар нэгэнтэй бүр ингээд дэлхийг өөрчлөх зүйл хийх албагүй. Гэхдээ та ядаж зүгээр л нэг хүний амьдралыг өөрчлөн би ингэн би тэгнэ гэ та өглөө болгон сэрэгтэй үүнийхээ төлөө догдолт сэрдэг. Би энийг хийн, тэрийг хийн гэд сэрдэг тийм л зорилготой байх юм бол энэ нь магадгүй таны сүнсний зорилгоч байж болно. Үнэхээр өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлдээ сэтгэл зүрхээрээ хандаад хүмүүст хүргэж чадах юм бол үүгээрээ дамжуулаад энэ бизнесээрээ дамжуулаад хэн нэгэнд тусалж чадах юм бол эдгээр бүх зүйл чинь мөнгө баялгаар ивэгддэг. Бидний доторх хүн, бидний сүнс яг үнийг хэлэхэд юу хийхээ мэдчихэдэг. Бид нар ингээд дандаа дагуулгдсан байдаг гэх юм уу? Би баг байхдаа айгүй тийм өөртөө итгэлгүй тийм хүүхэд байсан. Өсвөр насндаа ялангуяа тэгээ тэр үед юу гэж боддог байсан бэ гэхээр би яг өөртөөгөө адилхан өөртөө итгэлгүй охтуудад
маш их туслахыг хүсэж байна. Эмэгтэй хүмүүсийг дэмжихийг хүсэж байна гэж өөртөө хэлдэг байсан. Тэгсэн чинь одоо миний бичлэгийг үздэг хүмүүс дандаа эмэгтэй охтууд байдаг, бүсгүйчүүд байдаг. Тэгээ зөндөө олон хүмүүс чи надад үнэхээр тусалж байгаа гэсэн комент үлдээдэг. Над руу зөндөө олон DM бичдэг. Түүнээс гадна сургалтаараа дамжуулаад ч гэсэн би зөндөө олон эмэгтэй хүмүүсийг өөрчилж байгаа. Тийм учраас ингээд хүсэл мөрөөдөл янз бүрийн зүйл ингээд бид нар анзаараагүй байхад аль хэдийн бид нарыг ингээд хөтлөө дагуулж байдаг. Түүнийгээ л олж сонсоод түүндээ итгэх хэрэгтэй. Одоо магадгүй танд нэг тийм донцсон муу зуршил байж магадгүй та маш их иддэг ч юм уу тамхи татдаг ч юм уу хүн болгонд ямар нэгэн байдлаар янз бүрийн муу зуршлууд байдаг штеп. Яагаад эдгээр муу зуршлууд үүсдэг вэ гэхээр бидний амьдралтэй ямар нэгэн зүйл яг ингээд нөгөө муу зүйлс донтдог шиг муу зүйл донтоод ингээд нөгөө тэр зүйлийгээ ингээд идэхийг ч юм уу уухыг л хүсээд байдаг штэ. Яг түүнтэй адилхан бидний доторх хүн нь амьдрал дээр ямар нэгэн зүйлийг хийх гээд зорилгоо биелүүлж чадахгүй болохоор тэр зүйлийгээ ингээд хайгаад байдаг. Тэр үед яадаг вэ гэхээр хүмүүс тамхи татаад ч юм уу маш хідээ ч юм уу энэ мэдрэмжээ дардаг. Тэгээд үүнийгээ ч ойлгоогүй явж идэг. Гэхдээ таны муу зуршил чинь тантай ингээд юм ярих гад хичээгээд ч байж магадгүй. Тэгээ Визерлизийн хувьд ч гэсэн тийм байсан гинэ. Өмнө нь BNG-ийн буюу нэг бол бүр ингээд ерөөсөө юм идэхгүй байгаад нэг бол ингээд айгүй их тийм чихэрлэг зүйл айгүй хийддэг байсан гэсэн. Энэ нь яасан бэ гэхээр нөгөө хийхийг хүсэж байгаа YouTube-ээ хийж чадахгүй, хүмүүстэй ярьж чадахгүй, дуу хоолойгоо хүмүүст хүргэж чадахгүй байсан болохоор бүр ингээд биеийн цаанаасаа ямар нэгэн зүйлийг нэхээд тэр зүйлээ хоол идэх юмар өмнө нь дардаг байсан гэж бас ярьжсэн. Гадна бид нар энэ өөрийнхөө мэдрэмжийг муу мэдрэмжүүдээ өөрөөр ашиглаж болно. Магадгүй хин нэгэн таны гомдоосон байж магадгүй танд маш тийм хүнийг үзий ядах мэдрэмж юм уу үс хонзон уур уцаар эдгээр мэдрэмжүүд байж магадгүй. Гэхдээ энэ мэдрэмжээ ашиглаад та энэ мэдрэмжүүдээрээ өөр зүйлийг бүтээж болно. Хэрвээ та нар харах юм бол гайхалтай хөгжим, уран зураг гээд эдгээр бүхий л зүйлс нь энэ хүмүүсийн маш тийм энэ мэдрэмжүүдээс үүсэлтэй байдаг. Тэр маш их үс хонзон, гомдол, уур уцаараа хүмүүс уран зураг, арт буюу артик ч юу гэвэл урлаг болгоод ингээд гараад ирсэн байдаг. Тэгээ Визерлизийн хувьд ч гэсэн яг тийм байсан гинэ. Өөрийнх нь дотор асар их үзэн ядалт, үс хонзон, уур уцаар байсан. Ягаад гэвэл өмнөх аав нь өөрт нь яаж хандаж байсан тэр өвшөө хорслоо ерөөсөө явуулж чадахгүй байсан. Тэгээ яагаад бичлэг хийж тавьсан бэ гэх юм бол надад ингэж муухай хандаж байсан хүмүүс, миний аав, намайг дээрлэгчээсэн хүмүүс бүгд намайг хараад эдгээр хүмүүс надад буруу хандсан байна гэдгээ ойлгоно. Би эдгээр хүмүүсийн буруу байсан гэдгийг ойлгуулна гэсэн тийм бодолтой энэ уураараа дамжуулаад энэ YouTube гэдэг өөрийнхөө сувгийг бий болгоод өөрийнхөө дуу хоолойг хүмүүст хүргэсэн. Энэ өөрийнхөө уур уцаар ус сонзонгоо муу байдлаар хэрэгжилж болох байсан. Магадгүй хин нэгэнд ахаатай муухай хандаач ч юм уу энэ амьдралын хэв маягийг үргэлжлүүлэх надад тийм боломж зөндөө байсан ч гэсэн би энэ уур уцаараа эсрэгээр нь эргүүлээд гайхалтай зүйл болгож бүтээсэн гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгээ бас хүчирхийлэл төссөн тийм хүүхдүүдэд нэг ийм мессежийг өгч ирсэн. Иймэрхүү хүчирхийлэлд өссөн хүүхдүүд нь тийм байглаасаа цаанаасаа маш тийм ухаантай байдаг гинэ. Жишээлбэл зөндөө олон сэтгэл судлаачид гээд зөндөө хүмүүстэй ингээл ном уншаал ямар нэгэн зүйлийг суралцгаад хүмүүсийн сэтгэл зүйг ойлгох гэж хичээдэг бол хүчирхийлэлд өссөн хүүхдүүд ч юм уу өөрсдөө бүр ингээд туулаад тэр зүйлийг мэдэрсэн болохоор бүр хүмүүсийг бүр ингээд маш гүн түвшинд ойлгож чаддаг, зөндөө зүйлийн талаар ойлголттой байдаг. Тийм учраас та нар бол цаанаасаа ийм мэдлэгтэй хүмүүс эдгээр мэдлэгээ ашиглаад тэгээд дээрээс нь энэ өөрийнхөө энэ үс хонзон уур хуцаараа бид нар гайхалтай зүйл болгоод дэлхийн ертөнцийн дээр илэрхийлж болно. Тэгээд чамааг дээрлэгчээсэн тэр хүмүүс, хүүхдүүд, гэрийнхэн чинь янз бүрийн өөр хүмүүст өөрийгөө ямар хүчрхэг гэдгээ харуулах хэрэгтэй. Эдгээр хүмүүсээс ерөөсөө битгий. Өмнө нь чамааг дээрлэгчээсэн хүмүүстэй яг траума чинь үлдсэн болохоор тэр хүмүүсээс чи одоо хүртэл айжээж магадгүй. Тэгээс тийм хүчрхийлдэг хүмүүс жишээлбэл чиний өмнөх экс ч юм уу
мэдгүй амьдрал чинь орж ирсэн ямар нэгэн хүчирхийлдэг хүмүүсийг юу хүчирхэг болгодог гэж чиний айдсгүйгээр эдгээр хүмүүс хинч биш. Чи зүгээр ингээл айгаал имээгээл байх үед эдгээр хүмүүс өөрийгөө хүчрэхээр мэдэрдэг. Тэгээд чамааг сүрдүүлж айлгасаар л байх болно. Гэхдээ амьдрал үргэлж ийм байхгүй. Чи өөрийнхөө бүх мэдлэг, бүх уур уцаараараа дамжуулаад эдгээр хүмүүст өөрийгөө юу чаддгаа харуул, хин гэдгээ харуул. Ямар нэгэн зүйлийг өөрчлөе, ямар нэгэн зүйлийг хийж эхлэхээр бидний дотор нэг тийм шалтгуулт гарч ирдэг штеп. Би бэлэн болчоод би тэгтээ чамшиг сайн ярьдгүй штеп. Би яг тийм сайн болоогүй байгаа. Тэгхгүй болохгүй, ингэхгүй болохгүй гэлтэй шалтгаан бол зөндөөл гарч ирдэг. Гэхдээ ямар нэгэн зүйлийг эхлэхдээ хинч сайн байдгүй бөгөөд үйл явц дундаа сурдаг. Ямар ч авьяастай байсан чиний магадгүй сүнсний дуудлага байсан ч хамаагүй ямар нэгэн зүйлийг анх удаа хийхэд ч юм уу эдгээр зүйл нь ерөөсөө тийм төгс байхгүй. Угаасаа төгс зүйл гэж байхгүй. Ямар нэгэн зүйл бүтээхдээ хизээж төгс байдгүй. Яадаг вэ гэхээр бусад хүмүүс аль хэдийн бүр ингээд зүтгээ тэмцээд бүтээснийхэн дараа бүтээсэн зүйлийг хараад энэ төгс зүйл хийчлээ гэж боддог. Гэхдээ хинчтэй энэ хүн ямар зүйл туулсан, яаж бүтээсэн, яаж зүтгэсэн ямар их хичээж ийн гэдэг тэр үйл явцыг ерөөсөө олж хардггүй. Тэг Wizardly-ийн хувьд ч гэсэн одоо ингээ хүн болгонд би амжилттай харагдаж байгаа ч гэсэн миний та нар юу туулсан, ямар их бүтлгүүцнийг хизээч та нар олж харахгүй. Тэгээд миний амьдрал миний маш их бүтлгүүтэж байсан миний амжилтанд хүрснээс их гэж тэгж байгаа байхгүй юу? Гэхдээ бүтлгүүтлээс битгий яагаад гэвэл бүтлгүүтл нь биднэрт зөндөө олон зүйлийг зааж өгдөг. Таны хүсэл мөрөөдөл, таны тархин дотор бодогдсон энэ гой санаанууд чинь хорвоо ертөнцийн заавал хийгдэх ёстой тийм санаанууд гэсэн үг. Танаар дамжуулж гарч ирэх ёстой санаанууд. Гэхдээ хэрвээ та үүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийхгүй, үүнийхээ төлөө тэмцэхгүй байх юм бол ямар нэгэн өөр хүнээр дамжуулаад энэ санаа таны хүсэл мөрөөдөл чинь энэ амьдрал дээр бий бол. Хэрвээ танд эдгээр гайхалтай санаанууд орж ирсэн ч гэсэн та эдгээр зүйлийн төлөө ямар ч үйлдэл хийгээгүй байх үед өөр хин нэгэн хүн үүнийг хийгээд гаргаад ирэх үед тэр үед та юу ч хэлнэ гэж энэ үг нь бол миний санаа байсан шүү дээ. Би үг нь бол хийх гэжсэн шүү дээ гэж хэлнэ. Гэхдээ та тэгэж хэлэх үед аль хэдийн та энэ боломжоос хоцорсон байх болно. Дахиад хүмүүсийн өөрний гаргадаг шалтгаан юу вэ гэх юм бол миний хийх гэж байгаа зүйл аль хэдийн оршдог хин нэгэн хийцэн байгаа гэд та хоошоо сууж иж магадгүй. Гэхдээ юу гэж эдгээр зүйлс нь таны энергиэр оршоогүй байгаа. Өөр хин нэгний энергиэр оршиж байгаа. Магадгүй та тэр хүний хийсэн зүйлийг бүр гайхалтай болгоод бий болгохч боломжтой байж болно. Жишээлбэл Wizardly-с хэлж байгаа байхгүй юу? Яг Wizardly-стэй адилхан бичлэг хийдэг эмэгтэй хүн зөндөө байгаа. Бид нар нэг л юм ярьдаг. Угаасаа тийм шин гоцгойд ярьсан юм ерөөсөө байхгүй. Гэхдээ юу өөр вэ гэх юм бол Wizardly-с өөрийнхөө энергиээр ярьж байгаа. Яг адилхан зүйлийг ярьж байгаа ч гэсэн энэ бол миний энерги, Wizardly-ийн энерги, өөр эмэгтэйчүүдийн энерги. Гэхдээ эдгээр хийж байгаа хүмүүс болгон өөрийн гэсэн үздэг хүмүүстэй, өөрийн гэсэн бизнестэй бол өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй бүх зүйлс таны энергиэр оршиж болно. Тэр үг таны амаар гарч болно, таны гараар хийгдэж болно таны энэ судас бүх зүйлэр чинь гүүгээ тэр зүйл таны энергиэр энэ хорвоо ертөнцийн гарч ирж болно. Тийм учраас миний хийх гэж байгаа зүйл аль хэдийн оршиж байгаа. Би тэгмээр байгаа ч гэсэн аль хэдийн зөндөө олон хүмүүс энийг хийж байгаа гэж хизээж бити өөрийгөө хоошин болгоны дотор таны дотор ч гэсэн тодорхой хүсэж байгаа тийм мөрөөдлийн амьдрал, хүсэл мөрөөдөл бий болгохыг хүсэж байгаа тиймэрхүү зүйлс танд байгаа. Хэрвээ та тийшээ хүрэхийг хүсэж байх юм бол энэ зүйлтэй нийцгүй бүх хүн, бүх ажил бүх зүйлсэд та үгүй гэж хэлэх хэрэгтэй. Зөндөө олон хүмүүс яадаг вэ гэхээр өөрийнх нь хайрладаг охин ч юм уу залуу хин нэгэн өөрийг нь тоохгүй байх юм бол өөрт нь хайртай хүнтэй яараа сандраад суучдаг. Тэгээ дараа нь юу болдог вэ гэхээр тэр хүндээ мэдээж хайргүй болохоор араар нь тавьмаар санагдана. Бөө юм тохиолдно Энэ үед яаж байна вэ гэхээр өөрийнхөө амьдралыг ч өрөвдөлтэй болгоод зогсохгүй хин нэгний амьдралыг бас өрөвдөлтэй болгож ийн гэсэн. Гэхдээ та нар бодоод үзтээ яагаад бид нар өөрийнхөө хүссэн зүйлийг татаж болохгүй гэж. Та өөрийнхөө татахыг хүсэж байгаа хүнийгээ татаж чадахгүй байх юм бол яагаад та өөр дээрээ ажиллаад өөрийгөө өөрчлөөд тэр хүний төвшөнд өөрийгөө авчирч болохгүй гэж
Та өөрийнхөө энерги аавраг өөрчлөх үед яг тэр аавратагаа тэнцүү хүнийг татдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн төрлөختөн бүгдээрээ тийм байдаг байхгүй юу? Бид нар багаасаа харж өссөн зүйл. Бидний аав ээжийн итгэл үнэмшилтэй бид нар сургуульд явахдаа хүртэл нэг системийг даг гэд заагдсан байдаг. Эдгээр зүйлс нь далд ухамсараараа амьдрал ийм л байх ёстой, тийм л байх ёстой гэд бидний итгэл үнэмшилд маш их нөлөөлсөн байдаг. Гэхдээ үүнийг бид нар өөрчлөх хэрэгтэй. Бид нар дандаа томоор бодох хэрэгтэй. Юм болгонд нээлттэй хандах хэрэгтэй. Бусад хүмүүсийн харах өнцг нь ямар байна? Бусад итгэл үнэмшил, бусад шашин соёл, бусад улс эдгээр бүх зүйлийг ерөөсөө жожлох буюу шүүмжлэхгүйгээр олон талаас нь харах хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн би бас тийм байсан байхгүй юу? Би багаасаа итгэгч өссөн. Тийм учраас энэ энерги, сүнслэг байдал, өөр шашин эдгээр зүйлийг би айгүйх игнорлол. Миний итгэл үнэмшил бол яг ийм, би үүнээс өөр зүйлд итгэхгүй гэсэн тийм хаагдмал бодолтой байсан. Гэхдээ одоо би ингээд том болж ирээд ч юм уу зөндөө олон зүйлийг уншаад мэдээд олон өөр газрууд руу яваад зөндөө олон төрлийн ном уншаад зөндөө олон шашныг ч гэсэн судалж эхлэх үед энэ нь ганцхан тийм зүйл биш юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Энэ нь яаж ийм вэ гэхээр бид нар энэ доторх сүнсээ тэлж ийн гэсэн үг. Тэр үргэлж яадаг вэ гэхээр нэг төрлийн хайрцаг дотор л хорвоо ертөнцийг хараад байдаг. Гэхдээ хорвоо ертөнц бидний сүнс дотоод байдал энерги эдгээр зүйл нь бүр хизээж сурч дуусахгүй тийм өргөн зүйл учраас бүх зүйлд open minded буюу нээлттэй байх хэрэгтэй. Зүгээр хүмүүс юу ярьж ийн, энэ шашин юу ярьж ийн, тэр хүн юу ярьж ийн эдгээр бүхий л философиудыг энэ тэндээс нь сонсоод ажиглаад ойлгох гэж хичээх хэрэгтэй. Энэ үед таны мэдлэг, ухамсар, сүнс гээд бүх зүйл чинь тэлж эхэлдэг. Өөрийнхөө амьдралыг чи өөрөө бүтээн. Хинч чамд туслахгүй. Хинч чиний амьдралыг өөрчлөөд чамд ямар нэгэн боломжийг гаргаж ирэхгүй. Чи өөрөө боломжоо бүтээн. Тэгээ Wizardly бас бичлэг дээр ярьж байгаа хгүй юу? Одоо жишээлбэл миний бичлэг Wizardly-ийн бичлэг manifestation-ы талаар, татах хүчний талаар, энергийн талаар маш их ярьдаг. Manifestation-ы талаар ярьж байгаа хүмүүстэй интернетээр тэр чигээр дүүрэн л байгаа. Эдгээр хүмүүсийг хэрвээ хараад ах юм бол эдгээр хүмүүс зөвхөн ярьдаг хүмүүс биш. Эдгээр хүмүүс нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодорхойлоод манифест хийх зүйлээ тодорхойлцсон бол түүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийгээд тэмцдэг хүмүүс. Хэрвээ би мундаг ютубер болохыг хүсэж тэгмээрэн гэд ютуб бичлэгээ хийхгүй байх юм бол би хизээж амжилтанд хүрэхгүй. Хинч чамааг аврахгүй, хинч чиний бичлэгийг чинь од болгож өгөөтэй, бусдад цацаж өгөхгүй. Чи өөрөө бичлэгээ ийн, өөрөө эдитэл, өөрөө янз бүрийн зүйлийн талаар суралцсан, түүнийгээ бусдад түгээн. Чи өөрөө ямар нэгэн хүч хөдөлмөрийг тавьжээж, тэгжээж чи амжилтанд хүрэн, тэгжээж чиний manifestation чинь амьдрал дээр бий болно. Хэн нэгэнд найдах үе болгондоо өөрийнхөө бүтээлч чанарыг тэр хүнд алддаг. Яагаад гэвэл бид нар өөрсдөө айгүй тийм мундаг чадвартай бүтээлч юугч бий болгож чадах тийм чадвартай хүмүүс ихгүй юу. Гэхдээ нэг залуу гарч ирээ тэгэл би гоё амьдралыг бий болгондоо нэг энэ хүн тусландаа гэж бодох үе болгондоо бид нар өөрийнхөө энэ бүтээлч чадвараа хэн нэгэнд өгж ийн гэсэн. Ерөөсөө өөрийнхөө тэр чадварыг олж харахгүй гаднаас л бүх зүйлийг хайгаад байдаг. Гэхдээ гаднаас хайгаад байгаа бүх зүйл чинь яг чиний дотор байгаа. Хүндэлдэг биширдэг зөндөө одууд байдаг штэ. Эдгээр одууд ч гэсэн ерөөсөө ямар ч тийм онцгой хүмүүс биш. Эдгээр хүмүүс нь зүгээр л өөртөө итгэсэн хүмүүс. Хин ч өөрт нь итгэхгүй байхад аав нь, ээж нь, хажууд нь байгаа хүмүүс нь бүгд ерөөсөө өөрт нь итгэхгүй байхад өөртөө маш тийм delusional зүгээр л өөртөө итгээд би чадна гэд өөртөө ерөөсөө бууж өгөөгүй хүмүүс. Тэгээ Wizardly бас жишээ ярьж байгаа хгүй анх бичлэгээ хийхдээ айгүй аавынхаа талаар ярьж исэн. Яагаад гэвэл аав нь гэр бүлээ айгүй хүчирхийлдэг, зоддог байсан. Тэгээ анх бичлэгээ хийж байхад нь аав нь бас тэгжсэн гинэ. Хэрвээ чи энэ бичлгүүдээ устгахгүй бол ингэхгүй бол би бараг чамааг алан шүү гэж бараг тэгэж сүрдүүлж исэн. Тэгэхэд Wizardly өөртөө юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийхгүй, өөрийнхөө энэ сүнсний зорилгыг биелүүлэхгүй байснаас үхсэн минь дээр гэд бүр сүрдүүлгийг ч сонсохгүй өөрийнхөө бичлгүүдийг хийсээр л байсан. Та магадгүй зорилгоныхоо төлөө амьдарч магадгүй эсвэл өөрийнхөө хийх ёстой зүйлийг хойшлуулад зорилгогүй зүгээр амьдралын аясаар явж магадгүй. Гэхдээ та яаж ч амьдарч байсан
цаг хугацаа өнгөрсөөр л байх болно. Болохоор өөрөөсөө шударгаар асуугаад үзээрэй. Яг миний энэ одоо байгаа байдал 10 жилийн дараа яг хിവэрэ байх юм бол би аз жаргалтай байх уу, үгүй байх уу? Яг энэ байдлаараа 10 жилийн дараа ч гэсэн аз жаргалтай байна гэж бодож байх юм бол би таны өмнөөс үнэхээр их баяртай байна. Та зоригтой, өөртөө сэтгэл хангалуун амьдарч байгаа гэсэн үг. Хэрвээ таны хариулт үгүй бол та өөрийнхөө амьдралыг өөрчлөх хэрэгтэй, өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Түүнээс гадна та үүнийг оронгоор нь өөрчилж чадна. Та яаж л те эдгээр бичлэгүүдийг үзээд өөрийгөө өөрчлөхөө тэмцээд янз бүрийн зүйлийг сонсоод яваад байна гэсэн үг нь та аль хэдийн өөрийгөө өөрчлөх замдаа явж ийн гэсэн үг. За тэгээ та нартаа өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Бид нар бүгдээрээ энэ wellness journey цуг байгаа бөгөөд бид нар бүгдээрээ өөрийнхөө хүссэн амьдралыг бий болгож чадна. Түүнээс гадна миний сургалт 12 сарын бүртгэл маань дууссан байгаа. Гэхдээ 1 сарын 1-ээс дахиад шинэ эсэлт маань эхэлж байгаа. Сургалт маань 1 сарын 1-ээс эхэлнэ. Эсэлт нь одоо хүртэл явагцаар л байгаа. Хэрвээ та шинэ ондоо өөрийнхөө хамгийн төгс хувилбарыг бүтээгээд дотоод хүн сүнслэг байдал, түүнээс гадна энэ хоол зүй, идэж ууж байгаа зүйл гээд бүх зүйлдээ цогц анхаарыг гэж бодож байх юм бол миний сургалтанд заавал сууж шинэ оноо эхлүүлээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэгийг үзсэн танд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.